үзэгчдээ та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Анализ засаглал ба зах зээл хөтөлбөрийн шинэ дугаар танд хүрэхэд бэлэн боллоо. Амар гоё тоглолт үзсэн, амар гоё. Зүгээр л амар гоё байсан. Тэр нь бол би бараг бүх тоглолтыг үздэг. Тийм, ер нь Монголын саксыг бол байнгын харж явдаг. Ер нь бол амар өндөр түвшинд бол гарцсан гэж бодож байгаа. Өшөө нэг жоох юм их юм бол аз дотроо бол 10 дотроо бол орно л гэж бодож байгаа. За өнөөдрийн тоглолт үзсэн сэтгэл сайхан байна. Дэмждэг бага шинэ ордонд үзсэн гоё байна. Өмнө спортын төв ордонд үздэг гэсэн. Тэгээ одоо шинэ ордонд үзсэн шинэ мэдрэмж гоё байлаа. Нөгөө анх сакс үзэж эхэлж байгаад бүгэл байлаа шүү дээ. Яг төвдөөс бүги Энтони Дэвис гэл төвд байлаа. Одоо бүгийг одоо яг үзэж эхэлжсэн хүнээ энд Монголдо ирээд харна гэдэг гоё байна. Тэгээ янз бүр. NBA-д гаргадаг характер нь байна гэж харж байна. Яг шүүгчтэй үг ярьдаг. Тэгээд тоглогчдтой жоохон ингээд харилцамтай харцдаг. Тийм зан байна гэж харж байна. За одоо нэг цаг гарны хугацаа болцсон байна да. За манай нөгөө хамгаалагчд маань 2 цагийн өмнө ирдэг. Тоглолт болохоос өмнө. Тэрнээс өмнө ярилцаад өмнөх тоглолтын дээр юм байсан. Одоо ер нь плей-офф эхэлсэн, багууд ширүүссэн байгаа учраас ерөнхийдөө бол баг дээр нь тусгаачлан юм яриад өнөөдөр энэ хоёр баг шүү, ингэж ажиллая шүү. Өмнөхдөр ийм хүмүүс ингэсэн шүү, тэгсэн шүү гэд. Тэгээ яг одоо жил ирэх тусам манайхан бас айгүй дажгүй болж байна. Угаасаа үзэгч чинь тэгээд багаа дэмжиж байгаа хамгийн бүхнээ зориулсан хүмүүсээ болохоор угаасаа эмоциг бол ямар эмоц гаргах нь яашгүй. Таашгүй. Нэг 2 хүрхүү цаг 1 цаг 30 минут. Хэд юм дууссан уу байна юу? Хэд юм дууссан. Тэрээ зарагдаад дууссан. Нэлийн ялгаатай үлгэлийн тоглолт дээр бол асуудлууд нь харьцангуй ингээд жоохон саксны хоёр талын шийдний хажуугаар бол ингээд дүүрдгүү ч юм уу тий. Тэгж яхад плей-офф дээр бол ямар ч судал үлддэггүй, 5 давхрын судал хүртэл бүгдээрээ зарагдаад, ширээнүүд VIP үрээгээд бүгдээрээ зарагдаад ер нь бол дуусчдаг. Тэгээ дууссан хэрнээсээ хүмүүс ахиж асууж ер нь бол авахгүй ч асууж байна. Ер нь бол нөгөө нэг Казанс ирсэн гээл тэрнээс бол анхны плей-оффын тоглолтууд ер нь бол Казансын сургаар ер нь бол амар их зарагдсан. Хүлгүүд болон бахимстай өдөр хамгийн их зарагддаг. Ер нь бол тийм яг одоогийн байдлаар Зарагдаж эхэлснээр 10 минут хүрэхгүй хугацаанд дууссан гэж сонслоо би сая энд ирээд мэдээлээ. Ер нь бол их хурдан дууссан юм а. Би өчигдөр дуусныхаа дараа мдэггүй ороод авах гээд үзээдсэн чи чадахгүйсэн байхгүй. Тэгсэн чинь нөгөө суудлын тоонууд нь харагдахгүйсэн бүгд зарагдсан байсан юм байна. Тэрийг мэдэхгүй тэгээд хий бухимдаал тэгээд тэгээ өнөөдөр өөр ямарсан даваас ордон дээр ирээд тасалбар асуувал бас ямиг яаж мэдхүүгээд горилго тэйгээл өрөөдөрсөн. Энийг ганц нэг хайгаал ш тасалбар. За ер нь юу штэ плей-оффын тоглолт ирдээсээ яг шовтрох тишгээ хандаад ирэхлээр нэгт хоёр талаар бас энэ шин бүг ирчээд байгаа штэ Маркус Казанс тэр тоглогчийг бас үзье гэсэн залуучуудын бас нөгөө цагийг зөв өнгөрүүлээ те. Тэр тоглолтыг үзье гэсэн, тэр үнэн тамирчийг үзье гэсэн бас юу хандлагаар бас плейт нь бас хурдан дуусаад байгаа шүү. Энэ удаагийн дугаараар хөрөнгө оруулалт болоо зах зээлийн өрсөлдөөн, зах зээлийн тэлэлт ялангуяа Сагсан бөмбөгийн спортын зах зээлд ямар байдлаар явагдаж байгааг хүндэн та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ. Та бүхэнд дөнгөж сая график хэмээн редакцийн Сагсан бөмбөгийн спортын үндэсний дээд лигийн сүүлийн улирлын тоглолтын агаар бас ямар байсан талаарх сурвалжлагыг хүлээн авч үзлээ. Ингээд зочдоо танилцуулъя. Өнөөдөр бидэнтэй хамт Монголын Сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Төгс Жаргал, мөн Уранган группийн гүйцэтгэх захирал Золбоо захирлаар Сагсан бүгд тойрсон хөрөнгө оруулалт болон тоо одоо тойрсон мэдээллийг хүргэхээр хүрэлцэн ирсэн байна. Та бүхэнд маш их баярлалаа. Цаг гарган хүрэлцэн ирсэнд. За баярлалаа. Өрсөнд баярлалаа. Тэгэхээр үндэсний дээд лигийн сүүлийн улирал одоо энэ улирлын тоглолт маш олон онцлогтой болж өнгөрлөө. За 30 дахь улирлын тоглолт гэж нэрлэж байгаа шүү дээ. Казанс тэргүүтээ бас дэлхийн одод цугласан тамирчдын маань үнэлгээ огцон бараг сүүлийн 3 жил байгаагүйгээр өндөр өссөн. За дээрэс нь олон улсын лигүүдэд бас аваргуудын лигүүдэд тоглох эрхээ авсан гэд айгүй олон тийм өгөөжтэй юм жил байлаа. Тэгэхээр өнгөрсөн жилдээ харьцуулахад бас гол том тоонуудыг та хэлж өгөхгүй юу? Одоо ялангуяа үзэгчдийн тооны хувьд ямар өөрчлөлт оров, багийн ивентэд спонсоруудын хувьд ямар өөрчлөлт оров, тоо мөнгөн дүн дагсан гол мэдээллүүдийг бас үзэгчдэд өргөхгүй юу?
За Монголын засгийн холбоо одоо шинжлэгдсэн бүтцээс хойш одоо 3 дахь жилийн лигийн ард гарлаа. За тэгээд яг өнгөрсөн жилийн өмнөх жилүүдтэй ингээд харьцуулахад бол за сая 30 жилийн хаврын ингээд явагдлаа гэд. За өнгөрсөн жилтэй харьцуулбал өнгөрсөн жил 13 баг оролцсон учраас багийн тоо нэлээ олон байсан. Энэ жил 10 багтай байсан болохоор арай богино боллоо. За тэгээд таны ярьсны дагуу олон улсын 2 лигт одоо манай лигийн багууд маань оролцдог боллоо. За тэгээд өнгөрсөн жилийн 9 сард их хурлаас баталсан нөгөө татврын хувийн хуультай холбоотойгоор бас лигийн багуудад маань спонсорууд бол маш их нэмэгдсэн ийм үйлрэл болж өндөрлөж байна. За тэгээд энэ хөрөнгө оруулалтууд энэ нэг хувийн буцаан олголтод спортод бол маш их одоо тусдын болсон юм үйлрэл болж байгаа гэдгийг багуудад одоо ирж байгаа тэр спонсоруудын одоо саналууд те одоо тэдэрт хамтарч ажиллаж байгаа хувцсан дээр одоо брендингүүдийг хийж байгаа энэ байдлаатаас ажиглагдаж байгаа. Үндсэн ивент тэтгэлгүүдийн багц дээр ямар өөрчлөлт орж ирв? За яг лигийн хувьд бол яг үндсэн ивент тэтгэлэг бол 3-4 жилийн гэрээтэй байсан учраас бид бол доктортой явж байгаа. Клубүүдийн хувьд бол холбоо бол яг клубүүдийн дотоод үйл ажиллагаанд оролцдог. Клубүүд өөрсдийнхөө одоо менежментийг өөрсдөө хийгээд явдаг байгаа. Тэгэхдээ ерөнхийдөө яг гаднаас харахад бол нэлээд олон одоо том компаниуд тийм Монголд үйл ажиллагаа нэлээд сайн эрхэлж байгаа топ 100 компаниудаас нэлээд олон компаниуд лигийн багуудын спонсороос орж ирсэн юм л болж байна. Аренагийн хувьд М банк арена гэдэг бас нэршлээс хайсан менежментийн бас сонирхолтой хилцлийг хийсэн шүү дээ. Аренагийн олонний амжилт юу байв? Тасалбарын худалдаа өнгөрсөн жилүүдээс ер нь хэр өсөв? Бас хоёр дахь зах зээл гэх мэт бас шинэлэг шийдлүүдийг бас туршиж үзлээ шүү дээ. Тий. Манайх анх ер нь арена ашиглалтанд орсноос бол хойш ер нь бол одоо энэ нэрээ худалдах олон улсын энэ жишгийн дагуу бол бид нэр ингээд бас харилцагч хайж ер нь бас нэг 2-3 жилийг бас зарцууллаа. Тэгээд ингээ 3 дахь жилийнхаа босгон дээр бид нар бас ингээд М банктайгаа хамтын ажиллагааны ийм гэрээ байгуулад одоо зөвхөн үйл ажиллагааны юу бол одоо шинжлэгдсэн байхгүй. Бидний өмнө явж исэн үйл ажиллагааны яг баг үйл ажиллагаа бол яг хэвээр явж байгаа. Зөвхөн олон улсад нөгөө нэвтэрсэн одоо энэ маркетингийн том юм бүтээгдэхүүнийг бас Монголын зах зээлд шинээр нэвтрүүлж байгаа. Энэ нь бол нөгөө байгууламжийн нэршлиг одоо худалдах нөгөө талдаа худалдаа авч одоо нөгөө маркетингийн сувг болгон ашиглах зорилтойгоор. Тэгээ бидний хувьд бол 5 жилийн хамт ажиллагааны гэрээ байгуулсан. 1 жилийн тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 5 жилийн 5 тэрбумын ямарчсан гэрээг байгуулсан. Энэ нь бас Монголд бас анхны бас ийм төрлийн гэрээ болж зах зээлд нэвтэрч байна тий. Үзэгчдийн хувьд бол жил ирэх тусам л одоо өссөн үзүүлэлттэй байгаа тий. Анх 2022 онд бол нэг дундаж үзэгчид нэг 900, дараагийн жил 1100 одоо энэ жилийн хувьд бол одоо яг нарийн тоо гарааг байна. Гэхдээ бас нэг 1200-аас 1300 үзэгчийн хооронд бол одоо дундаж үзэгчид байхаар ер нь харагдаж байна. Тэгэхээр энэ өөрөө бас нөгөө сагсан бөмбөг сонирхолтой болохын хэрэгээр одоо илүү их одоо нөгөө гэр бүлээрээ найз нөхдөөрөө цагийг бас зөв боловсон өнгөрөх нэг юм байршил болж байгаад бас туйлын баяртай байгаа. Тэгэхээр лиг болоод өнгөрсөн бас үзэгчдийн хувьд тодорхойгүй ч юм уу те асуухыг хүссэн тийм олон асуултуудын хариулт хүлээгдэж байна л та. За үүний нэг нь бол хоёр дахь зах зээл дээр Зари цэг юм те платформыг бас ажиллуулах орлого хийсэн те. Энэ процесс ер нь хэр амжилттай болов? Үүн дээр бас сайжруулах, туршлага цаашдаа ер нь яаж явах талаар мэдээлэл. Энэ анх ер нь бол бас яг 2022 онд манайх шинээр үйл ажиллагаагаа нэгээд Asian Cup-ын тикетүүд бас зах зээл дээр маш хурдан хугацаанд дуусч исэн. Тэгээд яг манай нэг давхруудад одоо зүгээр хэвлэгч барьсан шагийнхан хэвлээд ингээд зараад явж исэн процессууд гарсан. Тэндээс ингээд үзэгчд хохирох асуудал маш ихээр гарч исэн. Нөгөө нэг пледийг олон хувилж зарах те. Тэгээд тийм тохиолдлууд маш их гарч исэн учраас ер нь бол энэ хоёр дахь зах зээлийн энэ юг тэр үеэс эхлэн ер нь хөгжүүлж эхэлсэн. Тэгээд хөгжүүлэлтийн явцдаа ингээд яг ажил нь яг дуусаад яг энэ жилийн плей-оффын үеэр ер нь бол хөгжүүлэлт дууссан. Тэгээ бид нар энийг бас зах зээл дээр нэвтрүүлэх гэж бас хичээсэн. Гэхдээ зарим нэг бас хөгжүүлэлтийн зарим дутагдaltaй юмнууд гараад те бас хэрэглэгчд маань бас энэ бас бэлэн биш байсан гэдэг үндсэн дээр бол бид нар бас цаг нь арай болоогүй юм байна. Гэхдээ энэ юу бол зайлшгүй хийгдэх ёстой
ажил байна гэдгийг бол бид нар одоо ингээд ягаад түр хугацаагаар ингээд хойшлуулсан байгаа. Магадгүй ер нь эх жилийн лигийг эхлэхэд баг энэ систем давхар нэвтрээ явж байгаа. Илүү сайжруулсан хувилбараар. Тэрийн тасалбарын орлоготой холбоотой мэдээж нөгөө багуудад очих шагналын сантай холбогддог шүү дээ. За өмнөх жилийн лиг дээр бол нийт одоо дээд лигийн орлогын тодорхой хувийг тамирчдад хуваарлаж ирсэн. За өнгөрсөн жилийн лиг дээр бол багуудад бас ирэмбээр нь өгжин шүү дээ. Тэгэхээр яг энэ тасалбарын орлоготой холбоотой хуваарлтуудыг ямар зарчмаар хийж гэн цаашдаа ямар зарчмаар үргэлжлэх вэ гэдэг дээр бас тайлбар өгөх гээд байна. За гадны ингээд лигүүдийн байдлаас ингээд харахаар одоо орлого тасалбар борлуулалтын болоод шагналын сан одоо багуудад одоо лигээс өгж байгаа өгөөч нь хоёр төрлийн байгаа. Нэг нь одоо шагналын сан, нэг нь бол одоо тухайн одоо тоглолтынхаа тоглолттой одоо эзэн багийнхаа одоо өөртөө зохион болсон тоглолтын орлогыг авч тухайн клубүүдэн санхүүждэг шагналын сангүй ийм хоёр төрөл байгаа. За манайх бол яг одоо эзэн зочин гэдэг одоо талбай дээр очиж тоглох одоо боломж маань одоо байхгүй байгаа учраас бид нар одоо нэг өдрийн тоглолтод одоо 4 тоглолт болж байна. За эмэгтэй орвол ингээ 3 тоглолт болж байна. За тэрийг яг багуудад одоо яаж тооцож өгөх вэ гэдэг бол маш төвөгтэй байгаа. Тэгээд ийм учраас бид нар бол одоо шагналын сан гэдэг одоо тэр замыг одоо сонгож авч байгаа. За эхний жил манайх 1 тэрбум төгрөгийн эрэгтэй 1 тэрбум, эмэгтэй 200 сая гэх 1.2 тэрбум төгрөг байсан. За өнгөрсөн жилийн хувьд бол болсон болооны өдөр зөвлөлийн орлогоор шийдвэрлээд албанд одоо оногдож байгаа тэр тикетийн орлогоо юунд тоглогч нарт одоо тоглосон минутад нь хуваарлж өгсөн байгаа. За энэ жилийн хувьд бол улирлын одоо шагналын сан бол хэвээрээ үүн дээрээ тойргийн тоглолтын амжилтаар нүүлж 725 сая төгрөгийг багуудад хуваарлж өгсөн. За энэ ямар өгөөжтэй бол нэгт одоо энэ бол мэдээж бас яг таны хэлж байгаа тасалбарын орлогоос л одоо хуваарлж байгаа. Хуваарлалт та дээрээс нь тойргийн тоглолтуудыг үнцэнтэй олсноор тойргийн тоглолт илүү сонирхолтой болж байгаа. За нэг байр солигдоход одоо тухайн багийн амжилтаас гадна одоо мөнгөн урамшууллууд нь өөрчлөгдөж байгаа учраас багуудад одоо илүү ач холбогдолтой тоглолт бол илүү ач холбогдолтой болж байгаа. За зарим үед бол лигийн одоо сүүлийн тоглолтод сонирхолтой болох тохиолдлууд байдаг. Гэхдээ одоо эдгээр байраар гарах нь тодорхой болсон ч гэдэг юм уу те 4-5 гарлаа ялгаа байхгүй. Энэ одоо сул талууд нь бол яг энэ урамшуул тойргийн тоглолтын урамшуулалтаа болсноороо багууд одоо илүү идэвхтэй бүх тоглолтод үнцэнтэй. За тоглолт бол үнцэнтэй байх хэрэг үзэгчд мэдээж гоё тоглолтуудыг одоо үзэхээр ийм байгаа. Тэгэхээр яг ингээд том зургаар нь харахаар одоо багийн одоо төсөв санхүүтлаас нь харъя л да. За зах зээл дээр байгаа мэдээллээр за дунджаар хаалтай мэдээллээр нэг багт нэг 2-2.5 тэрбум аль эсвэл хамгийн багадаа 1.5 тэрбум ч юм уу те эрэгтэй багийн жишгээр хамгийн одоо юу гэдэг нь төрүүлэх магадaltaй баг ингээл за төрүүллээ шагналын санд 500 сая гэж шүү дээ төрүүлсэн тохиолдолд ингээ баг өөрөө зардлаа нөхөж явхад нь тикетийн борлуулалтын тасалбарын борлуулалтын орлогыг илүү нөгөө менежментийг сайжруулах хэрэгтэй шаардлага талдаа ер нь таны байр суурь юу байдаг вэ? Тухайлбал плей-оффын өндөр чансаатай тоглолтуудын үнийг арай илүү далайцтайгаар өндөр тавих ч гэдэм үү. Тэндээсээ илүү буцаад баг нь өөрөө өгөөжтэй байх тийм одоо механизмд шилжих тийм боломж байдгүй. Энэ дээр аренагийн байр суурь юу байдаг вэ? Ер нь яг ингээд өнгөрсөн 4 жилийн сагсан бөмбөгийн лигийг яг манайх гүн гүнзгий яг ингээд нэлээд мэдээлэлд ойрхон байдлаар ер нь бол ингээд оролцож байна л та тий. Хамгийн анх сүүлийн одоо нөгөө спортын төвөрдөнд явж зохиогдсон нэгдсэн дээд лигээс ахуулаад манай М-банк аренад болж байгаа сүүлийн 3 лиг гэдэг ингээд 4 улирлыг харж үзэхэд 4 жилийн өмнөх одоо багуудын зарцуулж байгаа төсөв яг одоо өнөөдрийн байдлаар одоо багуудын зарцуулж байгаа төсвийг ингээ харьцуулах юм бол бараг 10 дахин өссөн байгаа юм л да тийм. 22 онд одоо авраг авсан одоо багийн хувьд нэг спонсороос босгож байгаа мөнгөнд үнэнийг 200-аас 300 сая байсан бол одоо бол багуудын одоо зарцуулж байгаа мөнгөнд үн бол ер нь нэг тэрбумаас 3 тэрбумын хооронд ер нь байх шиг байна гэж харж байгаа тийм. Одоо энийг бол яг найдвартай тааг бол мэдгүй. Гэхдээ ер нь ингээд ойрын хүмүүсээс ингээд сонсоход бол тийм байдалтай тийм. Тэгэхээр ингээд сүүлийн 4 жилийн хугацаанд ингээд нэг багийн сагсан бөмбөгийн одоо энэ орлого зарцуулалт ер нь бол ингээд нэг 10 дахин өссөн байна тийм. Энэ дээр бол ялчгүй бас ингээд сагсан бөмбөгийн хөгжилтэйг уялдаад багуудын одоо энэ зарцуулж байгаа мөнгөнд үнгийн хэмжээ бол үлэмж хэмжээгээр өссөн байна. Тэгэхээр нэг баг 1-3 тэрбум гэдэг бол манад үйл ажиллагаа явуулж байгаа одоо эрэгтэй, эмэгтэй хөгжлийн лиг ингээд хагас мэргэжлийн яг мэргэжлийн болсон юм нэг 30-аас 40 багийн хувьд бол
одоо эднэрийн зарцуулж байгаа нийт мөнгөнд үнийн хэмжээ бол бас нэг ер нь 30-аас 35 тэрбум орчимд ингээд жилдээ зарцуулж байна тий. Энэ ингээд сагсан бөмбөгийн энэ хөгжил ингэж хурцтай хөгжихээ ирээд энэ хөгжлийн одоо үе шат маань багаасаа эхлээд нэг ийм инкубаторт байгаа нэлэх юм яг хөгжүүлж байгаа хүүхд шиг байгаа байхгүй. Тэгэхээр одоо магадгүй нэг 2 жилийн дараа ч юм уу тий 3 жилийн дараа шууд багууд маань тасалбарын орлоготойгоо шууд нөгөө зөвхөртөд дэрэгтэр боломж олцоол нээлттэй болох байх. Тий. Тэр жишээ татхад Казинстай тоглолтын дээр 2 дахь зах зээл дээр бараг 4-5 нугарсан гэд тохиолдлууд бол ажиглагдаж байсан. Тэгэхээр энэ мэтчлэн одоо зах зээл мэдээж үнийн өсөлтөд бэлэн байна уу гэдгийг мэдээж судлах хэрэгтэй байх. Тэгээ энэ дээр ер нь ямархуу анализ хийж үзэжсэн бол цаашдаа бас дэлхийн шилдэг тоглогч нар ирж тоглоход бид үнэхээр одоо мэдээж аренагийн маань багтаамж тоотой шүү дээ тий. Тэр энэ дээрээ яаж бас өвөөжтэй шийдвэр гаргаж болох вэ гэдэг дээр. За одоо яг ингээд бид нар яг шинэ лиг тий одоо лиг маань одоо шинэ менежменттэй за тэгээд түрүүн одоо том спонсорууд орж ирж байна тэгэхээр тэр ирээр одоо маркетингийн өвөөжин сайн байгаа учраас тэр спонсорууд орж ирж байгаа тий зохион байгуулалт сайтай болж байна. За тэр утгаараа одоо бүх зүйл тодорхой байгаа учраас спонсорууд илүү сонирхож орж ирж байна. Том дүнээр орж ирж байна гэж бодож байна. За тэгээд юуны хувьд бол тикетийн хувьд бол одоо шишиогийн тэмцээн гэдэг юм уу тий энэ ч мар 4-5 дахин урж байгаа ийм тохиолдлууд бол зөндөө байгаа. Тэгээд түрүүний яг идэртэй холбогдоор яг нөгөө 2 дахь зах зээл илүү яг хэрэгтэй болоод байгаа. Тэгээд олон улсад бол 2 дахь зах зээлийг одоо нэлээд эрт авах юм бол мэдээж янтхаа авч чаддаг. Тэгээд ойртох тусмаа одоо өсөж идэх. Хугацаагаар нь бас янгилчдаг. Их баярлалаа та бүхэн түр хугацаанд завсарлаад ярилцлага үргэлжлүүлье. Үзэгчдээ бид хөтөлбөрийн дараагийн хэсэгт багийн менежмент болон багийг өгөөжтэй илүү ямар системээр авч явах нь ач холбогдолтой вэ гэдэг талаар дэлгэрэнгүй ярилцах болно. Хэрэгэд олзъя. За сүүлийн улирлын тоглолтын дээр бас олон нийтийн хувьд хариулт хэрэгтэй байсан нэг асуулт бол ялцчихгүй шүүгчтэй холбоотой асуудал. Ер нь шүүгч нараа яаж сонгож байна? За нэг зарим нэг шүүмжлэлийг харахаар сүүлийн 3 жил дараалаад Малайз шүүгч ажиллаад шүүгчээ солидгүй муу л гэж байна те. Өшөө одоо ийм алдаа гаргаж байна. Өшөө сайжруулъя. Шүүгч нарын одоо багц портфолио гэх юм уу те. Энэ чиглэлд ер нь холбоо яаж анхаарч ажиллаж байна? Цаашдаа ер нь яаж тайвшруулах вэ? За яг лиг бол яг олон улсын стандартын дагуу явж байгаа. За Монголын засгийн холбоо бол олон улсын засгийн холбооны гишүүн байгууллага. Тэгээ бид нар дотооддоо одоо зөндөө олон улсын тэмцээнд хийж яг тэр стандартын дагуу бид нар явж байгаа. За тэгээд шүүгчийн хувьд бол яг олон улсын стандартыг дагаад явж байгаа. Одоо мэдээж тэнд бол одоо хамгийн сайн туршлага одоо дэлхийн шүүлтийн дүрмийг яаж өөрчлөх чинь тэр бол яг л олон улсын засгийн холбоонд явж байгаа. За бид нар сүүлийн 2 жил дандаа гадны шүүгч нар авчирч байгаа. Энэ шүүгч нараа болохоор FIBA Аз-аас томилуулж авчирдаг. FIBA Аз биднэрт одоо томилж өгдөг. За тэгээ манай тоглолтын одоо репорт мэдээллүүд бас FIBA руу очиод явж идэг. За тэгээд яг юуны за тэгээд одоо жишээ нь одоо өмнө одоо гүйлтийн ерөөсөө тест авдаггүй тийм мэдээж энэ шүүгч чинь бол тамиртаас илүү гүйдэг илүү одоо байнгын одоо бэлтгэлээс шаардж идэг тийм байдаг. Тэгээд яг тэр стандартууд бол одоо FIBA ямар шалгалтууд авдаггүй тийм текст нь ямар бичгийн ямар шалгалт авах уу, гүйлтийн ямар шалгалт авах уу бүх стандартаараа явж байгаа. За тэгээд тоглолт болгоны дараа дүгнэлт анализ үзэл хийгдэд явагддаг. Тэгээд сургалтууд бас байнга тасралтгүй явагддаг. Тэгээд шүүгчийн ажил чинь өөрөө нөгөө олон нийтийн нүднэр ил байж болдгоо. Энд чинь хинээс ч хамааралтай байх ёсгүй. Шүүгчид яг өөрийн бие даасан шийдвэрээ гаргадаг. Одоо холбооны удирдлагч ч юм уу, янз бүрийн хүн одоо хажуудах шүүгчин ч гэсэн нөгөө хүнтэй нөлөөлөх ёсгүй тэр хүмүүс яг өөрхөн дүрмийн өрөөнд гардаг. За тэгээд яг холбооны хувьд бол тоглолт болгонд шүүгч нартай үнэлгээ өгөөд явж идэг. Тэгээд тэр хэрвээ өндөр сайн үнэлгээтэй байх юм бол олон тоглолтод гарах ч гэдэг юм уу те. За юмнууд байдаг. Дээрэс нь олон нийтэд нөгөө түрүүн зарлж болдгоо гэдэгтэй адилхан бид нар зарим талаараа шүүгч нар алдаад үнэхээр гаргасан байна гэдэг дүгнэлт гарч ирэх юм бол бид нар шүүгч нартаа шийтгэл оногдож явдаг. За тэр идэвхтэй олон нийтэд зарлдаггүй багууд ч мэддэггүй бид дотооддоо ингээд хяналтуудаа хийгээд явдаг байгаа. За тэгээд шүүлтийн хувьд бол эрхжилж гэсэн одоо яг энэ стандартуудаар явна. Гол асуудал бол яаж сурах уу гэдэг асуудал байгаа тийм. Тэгээд юун дээр энэ жил бид нар 3 олон улсын шүүгчтэй болохоор сургалтанд хамруулаад явж байгаа. За тэгээд олон улсын шүүгч авчирсны бас давуу тал нь одоо олон улсын засгийн холбоо шүүгчээ сурахтаа ер нь 7 хоног болох ингээд
байнга хичээл ороод явж идэг. Тэрэн дээр нь одоо сэтгэл зүйн хичээл те одоо та шийдвэр гаргалтанд яаж нөлөөлөх үгээд зөвхөн одоо сагсан бөмбөгөөс гадна хувь хүнийг хөгжүүлэх ажлууд бол маш их хийгдэж явдаг. Энэ ажлууд бол бүгд тэр хийгдэж явж байгаа. За энэ дээр одоо зүгээр яг деталь нэг тайлбар хэлэхэд сүүлийн тоглолтын дээр одоо хин толуудаар одоо нэг өөгдөх алдарсан бомархан болтой юм болсон те. Тэр яаж нэхэр санаандгүй байсан ч гэсэн тухайн тамирчдыг бэртэж байгаа шууд одоо спортын бусалтаа өгдөг болсон. За энэ агуулгаараа болохоор ямар ч хүн бэртэхгүй байх хэвээр. За санаандгүй ч гэсэн хүн бэртээвэл одоо эндээс одоо өөрөө ингээд тоглож нэг бэртээс болгоомжлж явах хэрэгтэй гэсэн үг. Тэр агуулгыг өгөх үүднээс энэ дүрмэнд өөрчлөлт орсон. Тэгээд яг тэр болгон дээр одоо шүүгчийн одоо тэр тайлбарыг одоо хийдүү шүүгч бол одоо яг нэг талаараа юм нууцын зэрэгтэй ч маяг юм уу. Тиймэрхүү ажил хийдэг болохоор тэр зарчим нь өөрөө нууцын зэрэгтэй байх учраас бас олон нийтэд төдийлөнөд тайлбар шалтгаан тухайн тоглолтод одоо хин шүүх үү гэдэг нь яг сүүлийн момент төртөл ингээд томилогддог юм бол тийм байдаг. Тухайн тоглолтод одоо хин шүүгч байгаа дүрлээ зарлчих юм бол одоо тэр хүн янз бүрийн нөлөөнд автах магадaltaй ч гэдэг юм уу тийм байдлаар одоо маш олон ийм технологийн ажлууд явдаг. Холбооны зөвөөс яг олон улсын стандартыг л нэвтрүүлээ явж байгаа. За бас нэг асуудал нь үзэгчдийн соёлтой холбоотой асуудал байгаа. Тэгээ Азийн аврагуудын тоглолтоор баха үзэгчдээс одоо сав шидээ тэгээд бандуулж исэн тий. Тэр яг энэ хориглох залтуудыг одоо юу гэдгийг аренагийн зүгээс яаж өгж гин холбооны зүгээс яаж өгж гин энэ тал дээр бас ялгааг нь тайлбарлаж өгөхгүй. Жишээлбэл ABC эзэн мөгчин бас бандуулсан шүү дээ. Тэр нь яг аренагийн бануу аль эсвэл холбооны тэр зарчмын ялгаанууд нь юу вэ гэдэг дээр. Эхлээд билж яг FIBA-гийн стандартаар болохоор тухайн тоглолтыг одоо аюулгүй зохион байгуулах тий одоо талбайн гаднах одоо үзэгчдийн соёлтой байх, шүүгчд нөлөөлөхгүй байх, тоглогчд нөлөөлөхгүй байх энийг бол одоо талбайн гадналын хамгаалалт шийддэг. Яг талбай доторх үйл явцыг шүүгч шийддэг. Одоо жишээ нь хамгаалагч талбаар орох ёсгүй гэсэн үг. Харин тэр тухайн тоглолт одоо ямар ч аюулгүй үзэгчд одоо соёлтой. За тэгээ мэдээж ах орилж хашгирах дэмжих юм бол байна. Гэхдээ тэр нэг хараалын үг хэллэгтэй тоглолтыг яг хэвийн стандартаар явуулахад төрчж байгаа бол энэ дээр арга хэмжээ авдаг. Энэ дээрээс нэг гол юм бол олон нийтийн эмх цомроогүй байдал үүсэх аюул байдаг учраас тэр яг стандартын дагуу явж байгаа. За бид нар олон улсын тэмцээнүүдийг зохион байгуулж бид нар тэр туршлагаа одоо хэрэгжүүлээд явж байгаа. Яг үйл ажиллагааны хувьд бол хамгаалтыг бол арена талаас хариуцаад явдаг. Талбай дээр ажиллаа хийж буй шүүгч, тоглогчид, одоо ширээний шүүгч, тэ үзэгчид ингээд манай ордон дотор ирсэн бүх ерөөсөө энэ хүмүүсийн аюулгүй байдлыг манай хамгаалтын алба бол ер нь хариуцж ажиллаж байгаа. Тэгэхээр одоо шүүгч рүү дайрах, тоглогч руу дайрах, тэ үзэгчид хоорондоо маргалдах, тэ эмх цамраагүй байдал үүсгэх энэ юмнууд дээр бол одоо манайх бол олон улсын сагсан бөмбөгийн холбооны арена venue менежментийн дагуу бид нар одоо ингээд дүрм журмандаа ингээд яг холбоорлоод зааварчилгааг тусгаад яг тэрийгээ бид нар гайдлайн болгоод ер нь явдаг. Энэ дээр ингээд маш тодорхой ингээд зүйл заалтуудыг ер нь ингээд тусгацсан байдаг тий. Тэгээд тэрний яг чухал заалтуудыг ч гэсэн бид нар ингээд тоглолт эхлэхийн өмнө жамботронороо банк нөгөө нэг үзэгчтэй сануулж одоо нөгөө мэдээлэлээр хангадаг тий. Тэгэхээр энэ юунуудыг одоо нөгөө зөрчсөн тохиолдолд бол бид нар одоо яалцчгүй ордноос одоо гаргах тий. Удаадараа давтаадаага болж байгаа тохиолдолд тоо байна уу? Ер нь сүүлийн жил буурж байгаа эсвэл өсөж байгаа ч гэдэг юм уу? Ер нь бол одоо анхны жилтэйгээ харьцуулахад бол одоо манай үзэгчд бол маш соёлтой болж байгаа тий. Өмнө нь бол одоо бүр спортын төв ордондоо бол бүр эмх цамраагүй байдал бол бүр дээд зэрэгээр гардаг байсан бол одоо манай үзэгчдийн соёл бол бас ингээд айгүй сайхан болцоож байгаа. Тэгэхдээ энэ тоон буурахын цацуугаар бас зарим нэг юмнууд бол одоо гарсаар л байгаа. Тэгээд одоо бид тэр болгонд нь ямар ч арга хэмжээ аваад ингээд цагдаа хандахыг нь хандаад зөрчлийн хэрэг үүсхийг нь үүсгээд ингээд явж байгаа.
сүүлийн жилүүдэд Монголын сагсан бөмбөгийн ертөнцид огцом өсөлт, шинэ хөрөнгө оруулалт, өндөр цалин олон улсын анхаарал төвлөрч байна. Тухайлбал үндэсний дээдлигийн SGFS баг 2024 оны байдлаар 1 тэрбум 850 сая төгрөгийн жилийн төсөвтэйгээр Монголын хамгийн өнтэй баг болоод байна. Энэ багийн шилдэг тоглогчид удирдлын туршид 60 саяас 70 сая төгрөгийн цалин авдаг нь сард дунджаар 5 саяас 6 сая төгрөг гэсэн үг юм а. Зарим өндөр зэрэглэлийн тоглогчид урамшуулал, спонсорын гэрээгээр энэ орлогоо нэмэгдүүлдэг байна. Харин улсын шигшээ багийн тоглогчид 2021 оны мэдээлэлээр сардаа 1.5 сая төгрөгийн цалинтай байсан бол одоогийн байдлаар энэ үзүүлэлт өөрчлөгдсөн эсэх асуудал тодорхойгүй байна. Монголын сагсан бөмбөгт Шунхлаа групп, Хасбанк, Апо, Монс, Unitel, Голомт, 5 богд, Tesco зэрэг томоохон компани спонсорууд тогтмол дэмжлэг үзүүлж байна. Аз тивийн топ багуудын жишгээр харвал Монголын багуудын төсөв бага хэвээрээ байна. Жишээлбэл Японы B лигийн дундаж баг жилдээ 3 саяас 5 сая америк долларын төсөвтэй бөгөөд шилдэг тоглогчдын цалин сардаа 30-аас 50 мянган америк доллар байдаг. Гэсэн ч Монголын багууд олон улсын тэмцээнүүдэд тогтмол оролцож ур чадвараа ТV-ийн төвшөнд өрсөлдөх хэмжээнд хүргээд байгаа нь онцлог зүйл муу юм а. Монголын сагсан бөмбөг хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах шинэ боломж болж байна. Тоглолтын чанар өсөж, үзэгчдийн тоо нэмэгдэж, олон улсын ивент итгэгчдийг татах орон зай байна. Дэлхийн хэмжээнд өргөн хүрээг хамарсан энэхүү спорт нь Монголд ч залуусын сонирхол, нийгмийн хэрэгцээ, технологийн давуу тал дээр тулгуурлан орлого төвтэй бизнес модель болон хөгжих бүрэн боломжтой. Хотын төвд болон дүүргүүдэд гадаа хагас битүү сагсан бөмбөгийн стандарт талбай байгуулах. Энэ нь тогтмол түрээс ивент, хичээл сургалтын орлого үүсгэнэ. Тоглолтыг стриминг платформоор дамжуулан ивент итгэгч татах онооны систем, тоглогчийн рейтинг бүхий мобайл аппликейшн хөгжүүлж, хөрөнгө оруулагчдад технологийн гаралтай шийдэл санал болгох. Залуусын дунд зохион байгуулагддаг 3-ыг харьцах 3 тэмцээнүүд нь үндэсний болон олон улсын брэндүүдийн хувьд хамгийн оновчтой маркетингийн сувгуудын нэг болох ч боломжтой. Сагсан бөмбөг бол зөвхөн спорт биш, ирээдүйн бизнесийн шинэ платформ. Хотчлт залуусын амьдралын хэв маяг, контент хэрэглээ нэмэгдэж буй энэ цаг үед Монголын хөрөнгө оруулагчид болон төр хувийн хөвшлийн түншлэл энэхүү спортыг эдийн засгийн эргэлтэнд оруулах сонирхол нэмэгцээр байна. Baby, tell me, how did you get so cold enough to chill my bones? Feels like I don't know you anymore. I don't understand why you're so cold to me. With every breath you breathe, I see there's something going on. I don't understand why you're so. За хөтөлбөртэй иргэн тавтай морилын үзэгчтэй. Тэгэхээр юуны өмнө бас бид үзэгчийн хувьар маш том баяр хүргэмээр байна. Зүүн Азийн одоо аваргуудын лиг зохион байгуулах эрхийг Аренач бас авлаа, холбооч бас авлаа. Энэ дээр бас мэдээж бас хамтын ажиллагаа байсан байх гэж итгэж байна. Нөхцөл шаардлагыг, стандартыг хангасны үндснээр бас хийгдэж байгаа байх. Нэг зүйлийг тодруулахад за хасын үлгүүд маань тоглолтоо хийх гэж шүү дээ, эзэн баг гэж орох уу. Тэгэхээр яг Зүүн Азийн томоохон энэ бүсийн одоо тэмцээнд тухайн эзэн багт юу гэдгийг одоо зохион байгуулсан гэдэг утгаараа ашиг орлого нь ордог уу? Багийн энэ одоо орлого өгөөжид энэ том бүсийн тэмцээнүүд юу ямар байдлаар нөлөөлж байна? За энэ одоо бид бүгдийн бүх оролцогч талуудын бас хамтын ажиллагааны үр дүнд бид нар ингээд аргуудын лигийн тоглолтуудыг биднэрт итгэж ингэж хүлээлгэж өгч байна те. Одоо холбооны доктортой ажлын үр дүн, манай Аренагийн зохион байгуулалтын амжилттай үр дүн, тоглогчид клубүүдийн одоо амжилт гэх мэтлэнгээр энэ бүх оролцогч талуудын хамтын ажиллагааны сайн байгаагийн илэрлэлээр ер нь бол бид нар ингээд аргуудын лигийн тоглолтуудыг их нутагтаа ингээд үзэгчдэд зориулж ингэж авч чадж байна. Энэ нь өөрөө цаана BCL-ийн хувьд бол ер нь бол клубт энэ юунуудыг өгж байгаа. Тэгээд бидний хувьд бол одоо клуб жил болгон энэ клуб нь өөрөө энийгээ зохион байгуулахад бол одоо нөгөө бэрхшээлтэй байх үүднээс одоо яг манай Аренагийн зүгээс бол клубүүдтэй санал тавиад энэ зохион байгуулалтыг лид хийгээд ер нь бол ингээд энэ жилээс оролцоо явж байгаа. Тэгээ ер нь тасалбарын орлогын хувьд бол яг хуу 50% FIFA авдаг. 50%-аар нь тасалбарын 50%-аараа клубүүд өөрөө орлогож иж Арена Венигийнхаа төлбөрийг төлөх, зохион байгуулалтынхаа бүх зарлыг каверлах энэ ажил нь ингээ хийгддэг. Одоо талбайн харагдцсан хувьд бол ер нь бол энийг бас
ФИФА-гаас худалдаж авдаг. Талбай дээрх нийт харагдцууд бол бүгд нийлээд одоо нэг $40,000 бас үнэлэгддэг. Тэгээд телевизийн шууд амжуултыг ч гэсэн нэг тоглолтыг бас ингээд тодорхой бас нэлээдгүй өндөр дүнээр судалдаж авдаг. Тэгэхээр энэ цаанаа асар их ингээд зардлууд гарч байгаа. Тэг ямар ч үсэн энийг бол одоо энэ жилийн хувьд M-банк Аренагийн хувьд энэ бүх зардлуудыг бүгдийг яаж coverлох вэ? Клубүүдтэй бас яаж энэ дээр бенефит гаргаж өгөх үү гэдэг тал дээр ингээд бас хичээл ажиллаж байна. Одоогийн байдлаар яг нөгөө эцсийн тоо үр дүнгууд бол хараахан гараагүй. Тэгээд багийн зардал талдаа те BCL East Asian Super одоо те лиг гээд яг нөгөө одоо тэнцсэн багуудтай гэх юм уу шүүжүүлсэн багуудтай яг зардлын хувьд ачаалал уу аль эсвэл боломж уу энэ дээр таваас тайлбархгүй юу? Яаж одоо тэ зарлаа? Хоёр лигийн хувьд бол жоохон ялгаатай байгаа те BCL бол яг FIBA-гийн зохион байгуулдаг тэмцээн. Тэгээд яг олон улсын түвшинд өршөлдөж байгаа гэдэг утгаараа илүү маркетинг өгөөж өгөөд спонсор илүү татах боломж өгч байгаа. Дээрээс нь одоо нисэх тикет ч гэдэг юм энэ талаас бол дахиад зардлууд болоо явж байгаа. Тий одоо сунгагдж ийн гэдэг чинь багийн одоо зардал өсөд явчихж байгаа юм асуудал байгаа. East Asia Super League-ийн хувьд бол зөвхөн бизнес лиг. За бизнес лиг гэдэг утгаараа бизнес лиг. Тий бизнес лиг. Одоо Азийн яг топ улсууд бүгдээрээ байгаа. За эх жилээс одоо манай багууд оролцсон. За шагналын сан $2.5 сая долларын ийм шагналын сантай. За тэгээд East Asia Super League-ийн хувьд бол тухайн багууд 3 удаа зочин тоглолтын 3 удаа явж тоглох 3 удаа эзэн өөрхөн тоглолтыг хийн. 3 удаа явж тоглох бүх зардлуудыг нь East Asia Super League өөртөө тааж байгаа. За тэгээд дээрэс нь тоглосон тоглолт болгондоо $10,000. Хожих юм бол $20,000. Тэгэхээр ер нь бол East Asia Super League дээр багууд бол ашигтай байх боломж бол байгаа. За дээрэс нь одоо Япон, Солонгос, Филиппин, Тайван гэдэг Азийн одоо том зах зээлүүд дээр одоо манай үндэсний компаниуд ийшээ одоо маркетинг хийх юм уу бүтээгдэхүүн танилцуулах тийм сонирхол байвал одоо хамтарч ажиллахад одоо тэр Азийн том зах зээлүүд дээр бас нөгөө талаас спортод ахт гарах юм боломжийг өгч байгаа. Тийм түрүүн BCL-ийн лиг дээр бас нэмж хэлгээд одоо 5 сарын 30-31-ний өдөр зохион байгуулагдах финалийн одоо BCL-ийг бол одоо бүлгүүд одоо M-банк Арена бүлгүүдтэй хамтралын хүрээнд одоо энэ эрхийг бол одоо ФИФА-гаас $100,000 бас судалдаж авч байгаа. Тэгэхээр энэ фиг төлөөд дээрэс нь одоо энд ирж байгаа шүүгчид одоо энэ ФИФА-гаас ирсэн арын албаны энд байрлах одоо бүх зардлыг ингээ бас баг өөрөө хариуцж хийдэг. Тэгэхээр энэ дээр бол ингээд нилээдгүй юм өндөр зардлууд бол ингээ ард нь гараа явж байгаа. Энийг клуб дангаараа одоо ингээд Монголын нөхцөлд бол coverлоод явхад бол маш бэрхшээлтэй үүднээс бол одоо M-банк Аренагийн хувьд бол одоо ингээд клубүүдтэй дэмжиж спортлоод аль болох энэ дээр нь алдагдaltaгүй гарах дээр ингээ хамтарч ажиллаад ингээ явж байгаа. Тэгээд цаашдаа ч гэсэн ирэх жилүүдэд одоо ямар ч баг шалгарсан бай. Энэ дээр нь одоо манай Аренагийн зүгээс одоо дэмжиж явахад одоо ингээ нээлттэй ингээ байгаа. Та бас маш чухал үнцгийг хэллээ шүү дээ. Одоо багийн хувьд те спонсороор ингээд хөрөнгө оруулалт санхүүжилттэй дан шийдэж явахын цаашдаа бас их хүндрэлтэй гэдэг те. Энэ дээр яг лигийн зүгээс бас л багийн эдийн хувьд болон тоглогчдын хувьд олон нийтийн хувьд бас асуулт байгаад байдаг нь. За зөвхөн тасалбарын орлого үүнээс гадна бас шууд амжуулалтын системийг яаж явах ёстой юм. Альсвал лигийн ерөнхий ивент тэтгэгчнийг брэнд нь өөрөө мерч одоо бүтээгдэхүүнүүдийг нэгдсэн журмаар гаргах ч юм уу одоо NBA энэ шүү дээ те Nike компанитай хамтардаг жишээ. Гэх мэтчлэн энэ нөгөө орлогын олон их үүсвэрийг бүрдүүлэх чиглэлд ер нь бид нар яаж ажиллах тийм бодлоготой байгаа вэ? Тухайлбал одоо шууд амжуулалт дээр биднэрт ямар боломж байгаа вэ? Цаашдаа дараагийн тендер ч гэдэг юм уу те хизээ нэгдэх, орон зай хизээ нэгдэх тийм хугацааны үед баримжаа байгаа бол. За яг энэ орлогын их үүсвэрийн хамгийн одоо олон улсын яг жишгээр бол хамгийн үнэтэй одоо орлого олох боломж нь шууд амжуулалтын эрх байдаг те. За өнгөрсөн жилүүдэд одоо манай лигийн хувьд бол телевизүүдэд одоо баг мөнгө төлж одоо лигээ гаргадаг байсан те. Спортын төвөртний лигүүд одоо зардлын үйл ажиллагааны зардлын өгдөг ч гэдэг юм уу те. Яг 2021 он 22 онд санагдчих. Яг холбооны одоо нэгдсэн дэдлэг гэж өгсөн шүү дээ. Яг тэр үеэс одоо яг энэ манай албаас өмнө гэрээ хийгдсэн байсан. Гэхдээ тэр бол бас яг манай спортын төвхөнд анх удаага одоо лиг, Саксумгийн лиг, Премьер Спортт одоо 5 жилийн билүү зарцсан байгаа. Тэгээд анх удаага зарсан. Гэхдээ тэр дүн маань одоо ирэх жилүүдэд илүү үнцэн өссөн болохоор ирэх жилүүд илүү юу яах вэ?
өсөх байх мөнгөнд үнэ. Тэгэхдээ анхудаага бас ингээд зарсан тохиолдол сагсан мөнгөдөр бол гарцсан явж байгаа. За тэгээд BCL за East Asian Super League хэрэгжил ороод тоглоно. Одоо гоорол яг энэ манай 2 дахь жилээ зохион байгуулж 2 дахь жилээ оролцож байна. Тэгээд илүү үн цэнийг ойлгоход эхлэхэд одоо шууд амжилт ирэхүүд маань илүү үнд цэнд хүрэх болов гэж бодож байна. За одоогор бол яг тэр шууд амжилтаа зарж яг төлбөр олж байгаа юм бол байхгүй байна. За тэгээд орлого олох боломжууд бол мэдээж багуудад офцсон дээр юмэрч хийж байгаа. За зохион байгуулалтын тал дээр бол ордны харагдцуудыг одоо хөдөлж авах, хөдөлж зарах тийм ажлууд байна. За тэгээд FIBA-гийн тэмцээн дээр бас идэг чи өөрсдөө том спонсорууд дээр авсан байгаа болохоор бас дахиж хөдөлж авах хэрэгүүд гарна. За East Asian Super League дээр ч гэсэн одоо 100% харагдцсан өөртөө авч байгаа. Гэхдээ бацаад өгч байгаа өгөөжүүд нэг шагналын сангаараа тэгээд олон улс төрөлж байгаа, туршлага болж байгаа гэдэг байдлаар явж байгаа. East Asian Super League бол илүү одоо яг бизнес цэвэр бизнес лиг учраас тэндээс бол яг манай багууд оролцсноороо лигийн одоо зардал дээрээ одоо нэмэлт олох боломж бол East Asian Super League-ээс бол үсэж байгаа. Тэгэхээр зах зээл улам тэлж байна. Тийм. Ерөнхийдөө яг энэ нэмээд хэлэхэд East Asian Super League-ийн өнгөрсөн улирлын авраг Японы багийн хувьд нийт шагналын сан, тасалбар борлуулалтын орлого гэх мэт ч одоо мерчендайз худалдаа гэх мэтлэнгээр ингээд бүх одоо энэ орлогын боломжуудаа бүгдийн тулд ашиглаад нийтдээ бол нэг 4.5 сая долларын бараг орлого олсон гэсэн тоон үзүүлэлтийг бол ESL-ийн удирдлагуудын зүгээс бол бас биднэрт хэлж ирсэн. Тэгэхээр энэ боломжууд бас ингээд Монголын багуудад нэгдэж байна гэж харж байна. Бас нэг сонирхож асуухад системийн хэмжээнд яг өөрчлөх шаардлагатай зүйл мөн үгүй юу гэдэг дээр тамирчтай холбоотой асуудал байгаа. Тэгээд тамирчдын одоо цалингийн цэсний тухайд ч юм уу тий. Одоо цалингийн цэсний тухайд контролтой байх ёстой юу үгүй юу? Хяналттай байх ёстой юу үгүй юу? Одоо яригадаад байгаа зах зээл дээр байгаа үнүүд өөрөө хөөсрөлтэй юу үгүй юу? Нэг тамирчинд дотоодын нэг тамирчинд те хэмжээний мөнгө зарцуулахаар тухайн нэг багийн бүтэн спонсорын хэмжээ нь яах вүлээ? Тэрийг дааж чадах Монгол компаниуд хэд байна гэдэг ч юм уу те. Үүн дээр бас импорт тамирчтай холбоотой асуудлууд яригдах. Тэгэхээр яг энэ тамирчны зэсч гэдэг юм уу тамирчдын цалингийн менежмент дээр ер нь ямар туршлага нэвтрүүлвэл одоо илүү дээр вэ гэдэг дээр та ямар байр суурь илэрхийлэх вэ? За ер нь бол яг ингээд сүүлийн жилүүдийг ингээд яхаар багууд нөгөө амжилт үзүүлэх дээр хэд тулаарад тий одоо ингээд ур чадвартай тамирчдыг мөнгөөр уралдаж цодож одоо бие биентэйгээ өрсөлдөж авах энэ юмуд бол одоо бүр үнэхээр бабалд хөөсөрч байна тий яг бол энийг ингэж хэлнэ одоо дахиад нөгөө нэгдсэн дээдлийг рүү 4 жилийн өмнөх рүү орё л да тий 4 жилийн өмнөх одоо нөгөө 200 саяын 300 саяын спонсорын орлого маань цалингаа тавьж хүрдэг тий тухайн улирлынхаа бүх зардлыг хаачдаг байсан бол одоо ингээд 1-3 тэрбум хүрээд байна гэдэг нь энэ нь ерөөсөө л бараг 70-80% нь бол одоо тоглогчдын цалиндаа явчихж байгаа. Тэгэхээр энэ тоглогчдын цалин бол одоо тамирчдын өнцгөөс харахад бол үнэхээр сайхан тий. Үнэхээр тэр цалингаа аваад амьдрал ахуйн сайжраад ингэ явхад бол одоо тамирчдын зүгээс харахад маш сайхан боловч клубүүдийн хувьд доктортой урт хугацаанд явна гэдэг талаасаа харахад бол одоо бас хэцүү харагдаад байгаа. Тэр үүнийг яаж залруулах шийдэл байж болох вэ? Тий одоо клубүүд урт хугацааны доктортой үйл ажиллагаагаа нэг тавих юм уу? Богино хугацааны амжилтаа төрүүлж тавиад нэг удаагийн аварга аваад 2 удаагийн аварга аваад энэ санхүүгээ ачааллаа дийлэхгүй болоод буцаагаад ингээд одоо байхгүй болох юм уу гэдэг энэ одоо сонголтууд бол одоо клубүүд хийх цаг нь болсон гэж харж байгаа. Ер нь бүх одоо клубүүдийн хувьд. Одоо лигт хамгийн урт түүхтэй хасын үлгүүд баг 21 жилийн түүхтэй. Араас нь яг түүх нь бичигдсэн баг за нэг дээдл нь 7-8 жилийн юм уу түүхтэй тий. Одоо ингээд өмнөх аваргуудын одоо тэр багууд яагаад бас байхгүй болсон өнөөдөр тэр нэрнүүд яагаад байхгүй гэдэг маань энэ бас нөгөө хөөсрөлтөй бас холбоотой тий. 90-ад оны үеж гисэн багууд бас хөөсрөлтийн улмаас одоо нөгөө лиг тамирчдын цалин унах лиг зохиогдохгүй хэмжээнд хүрэх хүртэл тийм нөхцөл байдалд үүсэж исэн юм байлээ. Тэгэхээр одоо энэ нөхцөл байдал бас ингээд дахиад үүсэхгүй гэх тийм
өнцөг одоо алсын одоо юу бол бас харагдаад байгаа. Үүсэх баха гэдэг. Тэгэхээр энэ дээр бол одоо багуудын зөв менежмент хийж одоо урт хугацааны доктортой байдлаа бодох юм уу? Тэр богино хугацааны ганц аврах гэдгийн төлөө ингээд фокуслаад тийшээ хамаг 2-3 жилийн орлогоо төлөвлөх юм уу гэдэг дээр тий. Тамирчдын хувьд бас ёс зүйтэй холбоотой ч юм уу тий асуудлууд бас ажиглагдаж байгаа шиг байна л да. Багууд хоорондоо хилцэл хийгээд тамирчтай наймаалцах хилцлүүд явагдсан байхад өөр багтай өөрөө хуваараа очиж гэрээлэх ч юм уу тий. Яг нэг талаас яалтчгүй Монголын одоо хууль эрх зүйн орчны хувьд бол хувь үнийн нууцын тухай хуультай холбоотой ч юм уу тий юм байдаг бах. Гэхдээ энэ тал дээр өөрчлөлт хийхэд магадгүй тамирчдын холбоо, аль эсвэл багийн эзэдийн холбоо ч гэдэг юм уу бусад оролцогч талуудтай ер нь яаж хамтарч ажиллаж одоо гаргалгаа гарах боломж үүд юм бол. За энэ одоо хөгжиж байгаагийн хэрээр хажууд нь одоо явж байгаа одоо зарим сөрөг талуудын нэг ч гэдэг юм уу тий одоо гэрээгээ зөрчдөг тий гэрээгээ байгуулчаад гэрээгээ одоо хариуцлагагүйгээр байгуулдаг одоо жишээ нь 3 жилээр гэрээ байгуулчаад 1 жил тоглолцоод одоо явмаар байна ч гэдэг юм уу тий эмэргөөнүүд бол тохиолдлууд бол гарч байгаа. За үүн дээр бол албаны зүгээс яг бодлогын хувьд бол клуб бол одоо бие дааж үйл ажиллагаа явж байгаа. За тэр цалингийн зэс дээр бол ирээдүйд орж ирэх одоогоор лигийн зүгээс одоо цалингийн зэс тавилаа гэдэг тэрийг бид нар хянах боломжгүй байгаа учраас одоо тийм зэс тавих хэрэггүй шаардлагагүй байгаа. За ирээдүйд бол энэ бол хийгдээд явна. Олон улсын лигүүдийн жишг нь угаасаа тэгж явж байгаа. Манайх бол яг л одоо тэр хөгжлийнх нь шаттай амжилгаар ингээд дамжаад явж байгаа. Гэхдээ бид нар тэдний одоо давж туулсныг одоо аль болох алдааг нь татахгүй байх талаас нь явж байна. Тэгээд тоглогчдын одоо тэр нөгөө гэрээ юуг бол бид нар юунаас нь нэг багаас нөгөө охроо шилжиж заавалчгүй нөгөө хуучин багаас зөвшөөрөл авахыг одоо шаарддаг болсон. Хэрвээ одоо бас нөгөө талаасаа цалин өгөхгүй байх, за тоглогчдын гэрээгээ зөрчих гэх мэт ийм бас асуудлууд бол байгаа. Тэгээ энийг бол одоо яг холбооч юм уу лиг өөрөө бас маргаан тасалдаг байгууллага биш учраас энийг одоо яг нөгөө хөтөлмөрийн хуулиар тий одоо хоёр хүн хоорондоо ажил авахдаа ямар гэрээ гэдэг тэрнийхээ дагуу явах хэвээр. Тэгээд холбооны зүгээс тамирчдын холбоонд бас юуны хуульч гаргаж өгж энэ хууль зүйн тусалцаа үзүүлж ажиллах боломжтой гэдэг бас тамирчдын холбоонд хэлсэн байгаа. Тэгээд дээрэс нь юунаас хуучин багаас одоо зөвшөөрөл авдаг болсон. Тэгэхээр тэндээсээ зөвшөөрөл аваагүй бол одоо нөгөө бүх тоглох боломжгүй. Тэгэхээр ер нь бол тамирчид одоо гэрээгээ аягуулсан хариуцлагатай хийх зайлшгүй шаардлага одоо үүсэж байгаа. Та сая хэллээ холбооны зүгээс хууль зүйн тусалцаа үзүүлэх бас боломжтой гэдгээс дурдлаа шүү дээ. Энэ бол ялтч бас багуудын хувьд айгүй чухал өнцөг. Сая бас импорт тоглогч нартай холбоотой асуудлууд гарлаа шүү дээ. Ёс зүйн хувьд ч юм уу Скотийн жишээ ч гэдэг юм уу те. Энд дээр яг нөгөө талаас нь харахаар магадгүй шинэ бизнесийн орон зай гэдэг талаасаа ч юм уу те хууль зүйн тусалцаа нөгөө талаас эйжент сонгох гадаад олон улсын коммуникац талдаа ч юм уу те эйженсийн сонголт болоод коммуникац одоо ялангуяа Монголын зах зээл нэвтэрж байгаа эйженсийн тоо хэмжээч гэдэг юм уу те энэ тал дээр та ер нь процессыг юу гэж дүгнэж байна? За миний харсан зүгээр бол нэлээд олон Азийн агентууд Монголын багуудтай хамтарч ажиллаж байгаа шүү байна. За тэгээд яг түрүүний хэлсэн шинэ ажлын байр одоо яг Монголд бас зайлшгүй бий болж байгаа. За гадны тоглогчийг бид нар FIBA агенттай хамтраад одоо ингээд авч байгаа бол одоо дотоодын тоглогчдоос агент дотоодын тоглогчтой агент одоо яг хэрэгтэй зайлшгүй хэрэгтэй болж байгаа. Тухайн тоглогчтой биш одоо тэр гэрээ зөрчийн янз бүрийн асуудал болж байгаа. Энд нөгөө агентын дундаа тэр зохицуултуудыг хийдэг. Манайх бол одоогор шууд тоглогчтойгоо харьцаж яваад байгаа учраас энэ дээрээс зарим алдаанууд гарч байгаа бах. За холбооны зүгээс бол яг агент болох тэр мэдээллүүдийг өсөө шеэрлээд явж байгаа. Одоо Монголоос тодорхой хэмжээний хууль зүйн мэдлэгтэй за тэгээд англи хэлтэй бол сургалтанд суугаад төлөвлөлөөд агентийн эрх авдаг. За тэгээд сая бас нэг өөрчлөлт орсон. Хуучин бол одоо тоглогч авахд агентаар тавьчихад агентийн төлбөрийг клубүүд нь төлдөг байсан бол одоо тоглогч нь төлдөг болж байгаа. Тэгэхээр клубүүдэд ирж байгаа дарамттай арай багасж байна. Дээрээс нь олон улсын одоо тэр цалингийнх нь одоо тодорхой хувийг агентууд авч байгаа шүү дээ. Тэгэхээр тэр одоо FIBA-гийн агенттай болчих юм бол одоо тэр ажлыг хийх юм бол одоо дахиад одоо нэмэлт орлого боломж юм бол зайлшгүй. Нэг бодлоос зайлшгүй шаардлагатай болж байгаа нөгөө талаас юм боломж бол бий болж байгаа. За тэгээд өнгөрсөн жилүүдэд бас нэг туршлагууд болсон. Нэг баг одоо minors чинь өнгөрсөн FIBA дээр асуудал болсон. Тэрний яасан гэхээр тухайн тоглогчоо ингэж авчиж үзээ үсрээд гэрээгээ зурцсан. Тэгээд яг ирсэн чинь нөгөө тоглогч нь өмнөх одоо их бичлэгийг явуулсан гэдэг юм ба тий. Тэгэнгүүт тухайн тоглогчийг за би тань манайд тэнцэхгүй байна гэдэг туслахад нөгөө агент нь FIBA-д гомдол гаргаад тэгээд тухайн одоо гэрээ зурсан л зурсан яг олон улсын стандартчууд тийм л байгаа. Тэгээд тэрээр яг нөгөө мөнгө нэхэд тэгээд тэр төлбөрөө
төлж барагдуулаад тэгээд эрхээ нийлгэсэн. За сая одоо 100 зөрчилтэй асуудал гарсан. Тэрийг бол одоо яг л гэрэн дээр маш сайн тусах хэрэгтэй. Одоо дотоодын тоглогч байна уу, гадны тоглогч байна уу? Дээрэс нь одоо 3 жилээс юуны нөгөө Сүмбийн холбоо маань FIBA-д нөгөө бандуулсан байснаа болоод тэр яг олон улсын системд орчиж байгаа болохоор FIBA Map гэдэг систем байдаг. Энэ нь одоо түрүүний одоо нөгөө хэлсэн нэг тоглогч эндээсээ зөвшөөрөл авч ирэх хэрэгтэй. Тэрнтэй адилхан олон улсын тэр легионер тоглогчийн хуучин багасаа заавалж зөвшөөрөл авдаг тийм систем байдаг. Одоо манайх хуучин бол одоо цалингаа авчиж хаяа авчдаг тийм тохиолдлууд бол легионер тоглогч байдаг байсан. Одоо бол тэгж боломжгүй болсон. Яг тэгвэл манай лиг маань өөрөө олон улсын бүртгэлтэй болсон учраас тухайн тоглогч одоо тухайн багийг хохирох юм бол буцаагаад гомдол мэдүүлэх системтэй болсон гэсэн үг. За өнгөрсөн жил өмнө говь ялууд гэдэг баг дээр нэг легионер тоглогч цалингаа авчид хайсан тохиолдол болсон. Тэгээд дараагийн газараас чөлөрөхтөн гомдол гаргаад тэр ялууд байгаа бид нар бас гоёгүй хохирлгүй болох. Тэр хөтөлбөрийн төгсгөлд Оронган группийн одоо төлөөлж ирсэн хэвчтэй энэ спортын бизнес ялангуяа ивентийн бизнес маш том өөрчлөлт хөгжлийг авчирч байгаа шүү дээ. Тэгэхээр дараагийн алхам юу вэ? Дараагийн бизнес өргөтгөх тэр зорилгоосаа бас та бүхэн үзэгчтэй хуваалцахгүй юу? Ер нь яг олон улсын ийм стандарт хангасан ийм спорт заалны хэрэгцээ Монгол улсад маань хэрэгцээтэй байна гэдэг өнцгийн үүднээс бол манай компанийн хувьд бол одоо спортын барилга байгууламжид бол сүүлийн хэдэн жил бол маш их хэмжээгээр хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Тэгээ энэ ажил маань бас үнэхээр бас зөвхөн Монголдоо төдийгүй ер нь зүүн Азийн бүстэй бол бас нэлээд томоохон яг ийм олон улсын жишг болох үс ордон болсон байна гэдэг ийм сайшаалыг бол FIBA-гийн зүгээс ч болон одоо энэ манай дээр ирж байгаа гадны багуудын удирдлагуудын зүгээс ч гэсэн бүгд ингэж илэрхийлдэг. Тэгээд энэ зураг төсөл нь нэгдсэн тий ямар хүн бүтээн байгуулсан манай улсад яг ийм хэмжээний ийм сайзтай ийм яг world class ареныг хэрэгцээ шаардлагатай байгаа гэдэг ийм хүсэлтүүд бол ингээ байн гардаг. Тэгээ энэ ажил юуны хүрээнд ч гэсэн манай компанийн хувьд бас гадны зах зээл рүү бас ийм төрлийн яг ноу хава гаргаж одоо гадны зах зээл дээр одоо зөвлөх үйлчилгээ үзүүлэх эсвэл одоо магадгүй бүтээн байгуулалтыг тухайн улсын хүрээнд очиж барилгын конструкшн менежментийг бас хийх тийм эрэл хайгуулыг бол бас сүүлийн нэг жилийн хугацаанд бол бас нэлээд хамтын ажиллагаагаа өргөжүүлж хэлцэж явж байна тий. Тэгээд энэ ажлын хүрээнд ч гэсэн ер нь бол зарим нэг улсуудтай бол бас нэлээд хамтын ажиллагааны яриа хэлцээлүүд бол хийгдэж явж байгаа. Дотоодын зах зээл дээр ч гэсэн бидний хувьд бол одоо хүүхдийг, залуучуудыг одоо хөдөлгөөний зөв эвсэлтэй тий эрүүл байхад нь бол одоо ингээд ган спорт үеийн салбаруудыг одоо дүүргүүдтэй бүх дүүргүүдтэй байгуулах цаашаага улс орны хэмжээнд цааш нь бас салбаруудад байгуулах гэсэн тийм зорилтууд бол байгаа. Тэгэхээр энийг бол шат дараатайгаар бас өөрийн нөөцийнхээ хэмжээнд бол одоо гүйцэлдүүлээ явах хаа. Тийм. Холбооны зүгээс бас шинэ мэдээтэй тий 3/3 дэлхийн аваргыг туудахгүй зохион байгуулах гэж байгаа шүү дээ. Тэгэхээр үүнтэй холбоотой Сагсан бөмбөг сонирхогчдыгаа урайлж бас та шинэ мэдээгээ хуваалцахгүй юу? За 3 жилийн өмнө олон улсын холбоотой гэрээ байгуулсан. Насан туршийн дэлхийн аварга тэмцээнийг Монгол улс зохион байгуулна. За энэ тэмцээн бол олимпийн төрлийн багийн спортоор зохион болгож Монголд хамгийн том тэмцээн. За ингэснээр манай Монгол улс маань Олимпиас бусад бүх одоо дэлхийн аварга тэмцээнийг эх орондоо зохион байгуулсан дэлхийн цор ганц улс болно. Орон болон улс болно. За тэгээд тэмцээн зохион байгуулах ажил үргэлжлээ. За мэдээж спорттоо хэрэгтэй. За тухайн тамирчид баг маань өндөр амжилт гаргахад бас эх орны талбай гэдэг бол чухал. За дээрэс нь хүүхд багчуудыг спортоор хичээлэхэд уриална. За дээрэс нь сүүлийн үед бол спортыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн гэж хардаг болсон. За одоо жишээ нь эрэгтэй хор эмэгтэй хор 40 баг ирэхээр бүгд одоо нэлээд ихэнх нь манай мятаар нисэж ирнэ. За Монголын буудал буун, за дэлгүүрээр оронтой хөгжлүүлнэ. Энэ утгаараа бас аялал жуулчлалын бүтээгдэхүүн Монголд одоо валют оруулж ирж байгаа гэдэг бас өнцгөөс харах хэрэгтэй болсон байлаа. Тэгээд тэр утгаар олон талын утгатай байгаа. Тэгээд дэлхийн аварга шилжүүлэлтийн зэм маань 6 сарын 20-аас 29-нд Монгол улсад болно. Хөтөлбөрийн ихэнх тас үзэгчдэд танилцуулсан Lehman Press бидний хамтрагч редакцийн томьёосноор Монголын цагс бас шинэ түвшинд хүржээ гэсэн
энэ агуулгаар хөтөлбөрөө өндөрлөө. Та бүхэнд маш их баярлалаа. Цаг зав гарган хүрэлцэн ирсэнд дараагийн ажлууд нь өндөр амжилт хүсье. Баярлалаа.